худалдах цэг, худалдах арга, за худалдах өдөр зааж өгснөөр ямар үр дагавар гарч ирдэг вэ гэхээр ер нь бол тэгэл шагийн арх дэлгэрдэг, лангуунд ороос худалддаг гих мэтлэн зүйлүүд гарч ирдэг шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол би бол нэг арай нэг жоохон өөр аргаар бид нар одоо энэ зохицуултыг хийж болдгоо юм уу? Тухайн бол одоо тусгай зөвшөөрлийг ингээд засаг дарга олгодог биш. Зүгээр тэр тусгай зөвшөөрлийг ангилалтай болгоод англи бүрээр нь одоо үн тарифтай болгоод тухайн бол өдөр болгон согтууруулах ундаа зархаж байгаа бол өндөр төлбөртэй 18-аас дээш градустай согтууруулах ундаа зархаж байгаа бол дахиад өөр төлбөртэй 18-аас доош бол тусгайчлалын төлбөр нь өөр. Ийм байдлаар бид нар яагаад санхүүгийн арга хэрэгслийг ашиглаж яагаад болдгоо юм бэ? Дандаа нэг ингээ хянсан, зогцуулсан, тэгээд нэг зогсоохсон. Тэгээд тэрний үр дагавар нь дандаа л авилгал бий болдог шүү дээ. Энийг бол бүгдээрээ мэдж байгаа. Энэ заалан сууж байгаа бүх хүн мэдж байгаа. Тэгээд хоёрдугаар асуудал болохоор энэ зүйл одоо энэ хуулийн 33-ийн 2-т согтууруулах ундааны нэр, лого, барааны тэмдэг, зураг сурчлагаанд ашиглахыг хориглох түүхэн хүний нэр, зургийн жагсаалтыг засгийн газар батална гэсэн. Сайхан зарим нэг гишүүдийн ярьж байгааг сонслоо л доо. Одоо манай эзэн хааны нэр усыг ашиглаж болохгүй, зургийг ашиглаж болохгүй. Гэхдээ бид нар чинь архины үйлдвэрлэл юм уу одоо энэ ундааны үйлдвэрлэл энэ чинь одоо хүнсний үйлдвэрлэл нэг шүү дээ. Бид нар уул уурхаан бус экспортыг нэмэгдүүлэхийн төлөө зорио явж идэг. Тэгээ одоо яг энэ заалтаараа батлагдчих юм бол бид нар өөрснөө л одоо Чингис хаан гэдэг нэртэй арх хийж чадахгүй юм байна л да. Тэгээд одоо хятад юм Оросд тэр арх хийгдэнэ.